Soul Sisters давтай морил өнөөдрийн бичлэгээрээ өмнөх бичлэгийнхэн part 2-ыг хийх гэж байна. Өмнөх бичлэг дээр болохоор ухамсарын 7 нэгтэршил raw material-ын тухай ярьсан. За энэ raw material дээр болохоор хайр, гэрэл, ертөнц гэж ухамдаа юу вэ? Мөн зовлон болон бодит байдал зэргийн талаар нэгin хууль дээр юу гэж өгүүлсэн байдгийг тухай ярилцъя гэж хэлсний дагуу энэ бичлэг маань хүрж байна. За ертөнц гэдэг нь юу вэ гэвэл хязгааргүй нэг ухамсар гинэ. За тэр ухамсар өөрөөрөө танин мэдэх, туршлагажих үйл явц өрнөж байгаа гэж хэлсэн. За ертөнц дотор хязгааргүй бол ертөнцүүд байдаг. Ертөнц бүр нэг ухамсартай. Тэр ертөнцийн хэсэг бүр нь тэр ухамсарын нэг хэсэг байдаг. Ра нэрлэхдээ нэг ертөнцийг бол нэг октав гэж нэрлээд энэ номон дээр яриад явдаг. За тэгвэл хайр ба гэрэл гэдэг нь юу вэ гэвэл хайрыг бол ерөөсөө нэмэх цэник. Хайр бол өөрөө ухамсар гэж хэлсэн байна. Ухамсар өөрөөрөө танин мэддэж туршлагажий гэж бодъё л да. Нэмэх цэник байх нь шүү дээ. Тэгэхээр нэмэх цэник хасах цэник байж л өөрөөгөө одоо нэмэх цэник юм байна гэж мэднэ. Бид нар ч гэсэн аливаа юмсыг одоо харьцуулж ойлгодог дандаа тий. Жишээ нь одоо зовх үедээ л жаргалтай байснаа ойлгох гэдэг юм уу тий. Энийг л одоо experience буюу туршлага гэж хэлээд байгаа. Тэрхүү ухамсар хайр маань өөрөөрөө танин мэдхийг хүсээд хасах цэник гэдэг зүйл эннээс одоо үүсэж бид 3D ертөнц үүссэн байна. Ухамсар физик бие үедээ байнгын орших төлөв нь хайр байдаг. За физик биетэй болсноор л өөрийгөө танин мэдэх боломжтой болно. Өөрийгөө сонсож, мэдэрч, үнэрлэж, амталах одоо боломжтой болно. Яг энэ хэрэгцээнээс л нэмэх цэнийг эсрэг буюу тэр хасах цэнийг үүсгэн гинэ. За хасах цэнийг гэрэл гэж ойлгож болно гэж байгаа. Ухамсарын им энерги нь хайр, эр энерги нь гэрэл. Яг л арга бэлэг шиг. Энэ ертөнцийг үүсгэж буй хоёр хүчийг шашин, шинжлэх ухаан болгонд өөрөөр ярьдаг. Жишээ нь yin yang арга бэлэгтэй feminine energy, masculine energy, бурхан чөтгөр нэмэх хасах цэнийг шашин, шинжлэх ухаанд янз бүрээр хэлж ойлгуулж байна. За raw material дээр болохоор энэ хоёр эсрэг тесрэг хоёр хүчийг болохоор хайр ба гэрэл гэж нэрлэж байгаа. Гэрлийг өөрөөр мэдлэг гэж хэлээд байгаа. За хайрыг дотоод сэтгэл зүрэхтэй зүйрлэж болох бол гэрлийг физик бий болоод тархитай зүйрлж болно гинэ. Өмнөх бичлэг дээр гардаг ухамсарын 4-р нэгтэршилд одоо шилжиж гэгээр л дойртохын тулд бид хайрыг бүрэн ойлгох хэрэгтэй гэж үздэг. Гэвч хайр гэдэг нь одоо бидний ухамсарыг бүрдүүлэгч үүнийг одоо хаанаас ч хайх хэрэггүй бид төрөхтөл цэвэр хайр тэр цэвэр ухамсар төрдөг юм байна л та. Тэгэхээр бид нэр хайрыг ойлгоно гэдэг нь юуг ойлгох гэдэг юм бэ гэхээр өөрийгөө болон бусдад бүх эд зүйлсийг бүрдүүлж буй хамгийн төрлөх мөн чанарыг нь л ойлгох гээд ирээд хайгаад яваад байгаа юм байна. Тэгэхээр энийг одоо гаднаас биш дотроосоо хайдаг болж таарж байгаа юм байна. Тийм болохоор л бид нэр зайлшгүй бясалгал хийх, өөртөөгөө ярилцах энэ шаардлагууд үүсдэг юм байна. Энэ хайрыг таньж мэдхийн тулд шинэ ертөнц эхлэхдээ нэмэх хасах цэнгийн их дэлбэрэлтээс буюу одоо энэ хайр гэрлийн харилцан үйлчлэлээс Big Bang-аас үүсээд тэлэн тэлсээр байдаг гэж үзэж байгаа. Сүүлдээс одоо манай ертөнцийн map шиг зураглалыг Pablo Carlos гэдэг хүн гаргасан байсан. Энд зургаар оруулчих. Энэ нь одоо маш сонирхолтой. Хамгийн гол нь энэ манай нарны аймаг түүнээс цаашаа ингээд ийм одоо сүүн зам галактикууд байна. Манай ертөнц бол одоо ингээд тэлэн тэлсээр байгаа юм байна гэж үзэж байгаа. Энэ тэлж буй үйл явцад л бидний одоо энэ амьдрал гэж нэрлээд байгаа сүнсний хөгжилтэй энэ 3D ертөнц үүсээд за энэ хөгжилтөл явж байгаа юм байна л да. Тэгэхээр бидний дотор эдис бүхэнд нэмэх хасах цэнийг буюу хайр, гэрэл хоёлоо агуулгадж байгаа. За сүүлд нэрэ гэрлийн фотоны зураг бичлэг яваад байсан. Тэндээс гэрлийн одоо бөөмсийн quantum entanglement-ийг зураг болон бичлэгээр ингээд харуулсан байлээ. Тэгээд яг л арга бэлэг шиг харагдаж байсан. Гайхалтай санагдсан. Хүн төрлөخت нь бидний өвөг дээдээс энэ бүхнийг эртнээс мэддэг байсан юм байна гэж бодсон. Үүнийг л одоо байгалийн зам гэж хэлээл те. Өөр орон болгонд шашин болгоод бидний зүгээр марцсан зүйлийг эргэж сануулах гэж байгаа юм шиг л санагдсан. Negative болон positive polarity гэдэг эрэг сөрөг туйл гэж энэ ойлголт агуу их raw material дээр гараад байгаа шүү дээ тий. За энэ ойлголттой л бидний одоо тэр карма зовлон энэ төр холбогдох гээд байгаа. За тэгэхээр энэ тухай нэг сайн ярий. Хүн болж бид нэр төрөхдөө 3 дугаар түвшний нэгтэд төрдөг. За ингэж төрөхдөө wheel of forgetting буюу одоо хиндуизмд болохоор самсара гэж нэрлэдэг. Түүгээр бидний сүнс дамждаг учраас хаанаас ирсэн хинбэ гэдгээ мартдаг. Мартаж байгаа нөгөө positive гэдэг нь бол бусдад үйлчлэх. Negative polarity нь болохоор өөртөө үйлчлэх гэсэн хоёр сонголтын нэгийг хийх болдог. За энэ хоёр сонголтын аль нэгийг хийхийн тулд бид нэр яг энэ сүнсний хөгжлөөр явж байна. Дэлхийн ертөнц юу вэ гэдгээ мартах шаардлагатай.
мартаж байж яг үнэн сонголтыг хийдэг гэж байгаа байхгүй. Тэгжиж ухамсар яг үнэн байдлаар өөрийгөө танин мэддэгэ гэж. За мэдээж айл нэгийг 100% сонгодгүй. Өдөр тутамдаа хийж буй үйлдэл болон бодол санаа нь 51%-аас дээш позитив юм уу, негатив, эерэг юм уу, сөрөг туйлын аль нэгийг даахад л 51%-аас дээш байгаа тэр талдаа ороод явд юм бэлээ. Эрэгчин хайр, сөрөгчин мэдлэг штэ. Тэгэхээр алийг нь сонгосон угтаа тэрхүү ухамсарт үйлчилж байгаа учраас сайн муу гэж байхгүй. Харин радиор сөрөг туйлыг сонгосон сүнсний хөгжил нь 5 дахь нэгтаршлаас дээш явж чаддгүй гэж байна. Ухамсарын 4-р нэгтаршилд бид очихын тулд хайрыг сурч ойлгож очдог. Гэвч сөрөг туйлыг сонгосон сүнс маань энэ нэгтаршлыг алгасдаг. Тэгэд ухамсарын 5-р нэгтаршилд бол очиж чаддаг. Энэ нэгтаршилд очихын тулд хангалттай их хэмжээний гэрэлтэй байхад болно гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө гэрэл нь мэдлэгээр дамжаад асар их мэдлэгийг цуглуулсан учраас ухамсарын 5-р нэгтаршилд очиж чаддаг. Асар юм ухаантай сүнс болж чадна. Гэхдээ хайрыг бол бүрэн ойлгоогүй учраас энэ 1-ээс 5 дахь ухамсарын нэгтаршил хүртэл явж чаддаг. Сөрөг туйл сонгосон сүнс хангалттай их мэдлэгтэй болсон байдаг. Гэхдээ хангалттай хайрын тухай ойлголт үннийг цуглуулж чадаагүй байдаг учраас 6-р түвшин буюу нэгдэл, дээд бие, сахиусан тэнгэрүүдийн тэр ухамсарын нягтад хүрч чаддгүй. Манай бөөгөр бол одоо онгод тэнгэрийн түвшинд хүрч чаддгүй гэсэн үг. 3-р нэгтаршилтаа өөртөө өөрчлөх буюу тэр сөрөг туйлыг сонгосон сүнс маань 1-ээс 5 дахь нэгтаршилд хэдэн зуун мянган жилийн өнгөрөөсний эцэст дээшээ хөгжихгүй байгаагаа ойлгоод парадокст орсон байгаагаа ойлгодог гэсэн үг. Тэгвэл эерэг туйлыг сонгосон сүнс маань бусдад үйлчлэхийг сонгодог гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр өөрийнхөө хүсэл шуналтай тэмцэлдэж эхэлдэг, одоо тэмцэлдэж чаддаг болдог. Бусдыг болон эд юмс, амьтдыг 2-р нэгтаршлын биетүүдийг өөрийгөө гэж харж чаддаг гэсэн үг. Угтаа бид нар чинь нэг ухамсарын нэг хэсэг гэдэг. Тэгэхээр бүх зүйл нэг юм байна. Манай хөрш би юм байна. Энэ бусдын хүүхэд ч гэсэн миний хүүхэд би юм байна гэдэг тэр нүдээр энэ ертөнцийг харж чаддаг. Нэг үгээр сайхан сэтгэлтэй, бусдад тусч, бусдад өргөлж өгөхийг боддог, хийдэг хүмүүсээ гэсэн үг. Угтаа бол бусдад өгнө гэдэг нь нэгin хуулиар өөртөө л өгч байгаа гэсэн үг шүү дээ, тийм. Анзаарч ирсэн бол бид нар одоо бусдад ямарваа нэгэн зүйлийг өгөхийг хүссэн үед ягаад ч тэр өгөх гэж байгаа зүйл нь дандаа байдаг. Бусдад өгч яадаг хүн хизээж ядуу хоосон болдгоо. Учир нь ухамсар өөрөө хязгааргүй. Тэгээ бид нар тэр ухамсараас ямарваа нэгэн зүйлийг хайр гэрлийн үйлчлэлээр бүтээж манифест хийж байдаг. Энэ материалуудыг хүртэл сайхан сэтгэл хайр дээр суйрлаж бусдад өгье гэж бодсон хүмүүс л одоо тэр сэтгэлийн хүчээрээ, энерги хүчээр ухамсарын хязгааргүй нөөцөөсөө тий шахуудшгүй тэр дуусшгүй хязгааргүй зүйлээсээ гаргаж ирээд заавал өгч чаддаг байх нэ. За тэгвэл сөрөг туйлыг сонгосон хүмүүс дэлхийг өөрийг нь тойрон иргэдэг буюу бусадтай өөрийгөө нэг гэж харж чаддаггүй, зөвхөн хувиа хичээдэг. За бүх зүйлийг салангаад цаагаараа холбоо хамаарал байхгүй. Энэ дэлхийд би л болж ивэл бусд нь хамаагүй гэсэн тэр өнцгөр ертөнцийг хардаг гэсэн үг. Учир нь өөртөө өөрчлөх төлийг сонгосон болохоор тэр эдгээр хүмүүс ихэвчлэн маш ухаантай, залтай байдаг. Зөвхөн ахыг л мэддэг их шуналтай, бусдыг дарамтлах дуртай байхаас гадна эрх мэдэлд маш их хайртай байдаг гинэ. За эдгээр хүмүүс нь болохоор яг бидний нэрлэлдгээр одоо биднэрт харагдаж байгаагаар бол их муу хүмүүс шиг харагддаг. Гэхдээ бид нар ухтаа энэ ертөнцийн зохион байгуулалтыг бүрэн дүр ойлгоогүй учраас л зүгээр тэр хүмүүсийг муу гэж нэрлэлцээд байгаа. Гэхдээ л тэр муу гэд байгаа хүмүүс хүртэл бидний нэг хэсэг яг бид нартэй адилхан. Бид нар ухтаа нэг зүйл гэсэн үг юм. Хөвчлийн энэ хүмүүс бол 3D амьдралд их амжилттай, дарга энтер болчихсон явж идэг. За гэхдээ сайн муу нийлжүүдээ сав дүүрдэг учраас тэдгээр хүмүүс хүртэл сурах ёстой зүйлээ сураад сүнсний хөгжлөөрөө явж байгаа. Тэдгээр хүмүүс одоо байснаар олон хүмүүс эрэг төлийг сонгох сонголтыг хийдэг. Бодоод үзээ л дээ тий. Ихэнх одоо хайрыг түгээдэг мундаг тусч хүмүүс хувиа хичээсэн одоо бидний илтгэр муу хүмүүсийн дунд өсөж травмацнаар сайн хүн болох сонголтыг хийсэн түүхүүд олон байдаг. Рагийн хэлснээр бол бидний амьдарч байгаа 3 дугаар нэгтаршлийн ухамсар энэ дэлхий гэж юу вэ гэхээр одоо яг л даралттай битүү чанагчиг байдаг гинэ. Тэгээ бидний сүнснүүдийг шахалтанд оруулж маш хурдан эрэг сөрөг төлөлийн айл нэгийг сонгоход түлхдэг. Чанагчийн даралт хурдан сонголт хийх гээд байгаа тэр дарамтыг бид зовлон гэж нэрлэдэг юм байна. За тэдгээр зовлон дарамт бидний сүнсийг алмаз болох уу, нүүрс болох уу гэдэг сонголтыг бид нараар өөрсдөр нь хийлэгдэг. Өгч буй даралт нь яг адилхан ч газрын хөрсөнд зарим элемент алмаз чулуу болоод зарим нь болохоор нүүрс олж биднийг дулаацуулдаг штеп. Одоо нүүрсжүүлсэн, алмазжуулсан аль аль нь бол хэрэгтэй байдаг. Сөрөг туйлыг сонгож өөрөөр хэлбэл муу муухай зүйлийг хийгээд зөвхөн хувиа бодоод байвал сүнсний хөгжлөө одоо маш их удаашруулж
байгаа гэсэн үг юм бэлээ. За үүнээс л бидний одоо карма гэсэн ойлголт гардаг гинэ. За сөрөг төлийг сонгосон сүнс парадокс доршоод одоо 5 дугаар нэгтршлээсээ дээшилж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд хэдэн зуун мянган жилийн дараа гацсан байгаа сүнс маань ойлгоод буцаад эрэг төлийг сонгох хэрэгтэйгээ ухаардаг гин. Эрэг төлийг сонгосноор хязгааргүй бүтээгч ухамсар бурхан би өөрөө болох юм байна гэдгээ ойлгодог. Нэг үгээр одоо өөрийн их хуримтлуулсан мэдлэг, эрх мэдэлд хүрэх чадвараасаа тэр сүнс маань үүддэг гэсэн үг. Түүнээс илүү хүсэж байгаа гэсэн үг. Гэхдээ эрэг төлийг сонгоё гэдэг сонголтын хүртэл шунлаас үүдэлтэй тэр бурхан болчихын сан гэсэн шунлаас үүдэлтэй байгаа учраас шууд тэр 5 дугаар ухамсарын нэгтршлийн төвшнөөсөө сонгоод цаашаа эрэг болоод сүнсээ хөгжүүлэх боломжгүй байдаг. Тийм учраас дахиад 1-р нэгтршлаасаа эхлэх шаардлагатай болд юм байна л да. Тэгээл одоо тэрбум жилүүдийн хугацаатай нөгөө чулуу галын ухамсарт оршоод эхлээд оршиж сурна тий. Дараа нь хорхоо шавж амтан болоод үржиж амьдарч сураад тэгээд дахиад хүн болоод бүхнийг мартаад тэгээд нэг эрэг сонголтоо хийнэ гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нарын нөгөө ойлгодог буян нүглийн тухай классик ойлголт гарч ирнэ. За буддын шашинд хэрвээ чи муу зүйл хийгээд байвал дараа төрөлдөө хорхоо шавж болж төрж зовё шүү гэдэг тий. Мөн одоо энэ хүн биеийг олох нь зүүнний үзүүр дээр будаа тогтохтой адил хэцүү гэж зүүрлэж бас хэлдэг. Одоо бодоод үзэхээр аргачлахгүй. Одоо хэдэн мянган жил болоод бүхэл бүтэн сүнсний 2 дугаар нэгтршлийг туулан байж бид нэр хүн болдог. За хүн болоод эрэг сүрэг туйлыг ойлгох хүртэл бас хичнээн удаа хэдэн хүний төрлийг дамжсныг таашгүй шүү дээ. Ингээ бодохоор өнөөдөр одоо энэ амьдралдаа маш их талархах хүсэл төрдөг. Карма болон зовлон бол таны хайр ба үнэн мэдлэгийг ойлгох энэ хоёрын балансыг олж сурахад тусалж байгаа хичээл юм байна гинэ. Бид тохиолдож буй асуудал бэрхшээлийг таныг хэрхэн зовоож буй дээр төвлөрөхгүйгээр тэр зовлон бэрхшээл карма гэдэг зүйлс танд юуг ойлгуулж ямар төвчээртэй болгож сайн зүйлсийг өгч чадаж байгааг анзаарах хэрэгтэй. Бид бүгдийн дотор эрэг сүрэг сайн муу арга биелэх хослон байгаа. Тиймдээ ч одоо ухамсарын нэг хэсгийг хуваалцсан хүний төрлөө олсон байна. Эрэг туйлыг сонгоно гэдэг маань болохоор сөрөг туйлаа танин мэдээж эрэг дээрээ төвлөрөн хайран дээр тулгуурсан үйлдэлүүдийг түлхүү хийхийг хэлж байгаа. Тэрнээс одоо өнөөдөр эрэг туйлыг сонголоо гэд бүх зүйлийг эргээр хийх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Шунлын сэтэлтэй эрэг үйлдэлийг одоо хийх хэрэггүй. Хийж буй бодож буй зүйлсийн 51%-аас дээш нь л ерөөсөө эрэг бусдын төлөө байхад л би дааз жаргалтайгаар сурах ёстой хичээлээ сураад ухамсараа тэлээд явах юм бэлээ. За мөн сөрөг төлийг сонгосон тэдгээр хүмүүсийг шүүмжилж болохгүй. Тэдгээр нь одоо бидний ухамсарын нэг хэсэг бидний ухамсарыг хар талаас нь сөрөг талаас нь хөгжүүлж байгаа учраас тэр хүмүүс одоо биднэрт үргэлж түлхэц болж бид нарыг илүү бусдын төлөө сэтгэлтэй болоход тусалж идэг. Нэг үгээр бол бидний амьдарч байгаа дэлхийг зүйрлээд хэлвэл бид энд 3D ухамсарын нэгтршилдаа байхдаа мэрэгжлээ сонгох шаардлагатай болдог гэсэн үг. Эрэг юм уу, сөрөг юм уу, бусдын төлөө юм уу, өөрийнхөө төлөө явах юм уу тий. За энийг бол сонгодог. Энэ харин энэ амьдарч байгаа хугацаанд энэ эрэг сүрэг дээрээ бүр ингээд сайжраад ирэхээр тэр мэрэгжлээ сайн эзэмшээд ухамсарын 4-р нэгтршлийг төгсөж байна л гэсэн үг. За дараагийн бичлэгэн дээрээ болохоор ра материал дээр 7 чакра болон энэ карма яагаад энэ сүнсний хөгжилд их муугаар нөлөөлдөг вэ? Яагаад өөртөө олон их үүлийн үүрэг кармаг цуглуулах шаардлагагүй вэ гэдгийг маш гоё өөр өнцгөөс тайлбарсан байдаг. За мөн энэ хилинг хийж өөрийгөө дотроос нь эдгэж травмануудаа ойлгох гэсэн ойлголтууд маш их гардаг штэ тий. За эднэрийг яг яагаад хийх ёстой вэ? Сүнсний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ талаар дараагийн бичлэгэн дээрээ ярилцъя. Баярлалаа.